Дэлхийн 5 өнцөгт хүүхдүүд хичээлдээ хэрхэн явж байна вэ? Нэгдүгээр дагуун доторх хичээлийн танхим бүгд найрамдах Хятад ард улсад байрладаг Донжин агуун сургууль бөгөөд 1984 онд нэгдэж 8 багт 186 сурагчтай эхэлжээ. Барилга барих нөөц хомос байсан тул тус ойролцоох агууг ашиглан хичээлээ зааж эхэлсэн байна. Харамсалтай нь 2011 онд Хятадын засгийн газрын шийдвэрээр хаагдсан байна. Хоёрдугаар нуугч доторх сургууль Америкийн нэгдсэн улсын Нью Мексико мужийн Аба баг сургууль нь дайны үед 1962 онд ашиглалтанд орсон ба аливаа гамшиг үед тус сургуулийн байранд 2160 хүн хорогдох боломжтой. Энэ сургууль нь 100% газар дор байрладаг байсан ба газрын дээд хэсэгт нь тоглоомын талбай байдаг. 3-дугаар галт хэргийн өртөөнд дундах боловсрал 1985 онд Энэтхэг улсын галт хэргийн буудлын дээр гуйлаг гудаг сургууль сурах боломжгүй хүүхдүүдэд зориулсан Ручика платформ сургуулийг нээсэн. Зорилго нь эдгээр хүүхдүүдэд боловсрал, эрүүл мэндийн талаарх мэдлэг олох байв. Нийт 10 салбар байх ба өдөр тутамдаа 700 гаруй хүүхдэд үйлчилдэг байна. 4-дүгээр бодит амьдралээр Harry Potter шиг эж эдийн сургууль байдаг юм та итгэхгүй. Энэхүү сургуульд Америк нэгдсэн улсад байдаг ба Салемын шулмын сургууль Массачусетс мужийн Салем хотод байрладаг бөгөөд 1692 оны 2 сарын 18-нд үүссэн. Та энэ сургуульд мэрэг төлгийн урлаг, паганизм зэрэг хичээлүүдийг сурч болох юм. 5-дугаард Улаанбаатар хотын Утаан дундах сургууль. Угаацсан дээр хайлтарч автобус хүлээн дааран зогсож аттестат диплом гэдэг цааснуудыг авдаг. Хэдий тийм сургуульд бид сунгагдаж буцаагддаггүй хүүхэд насныгаа хизээж мартахгүй нандин дурсамжийг бүтээдэг. Сая миний дурдсан Аба баг сургууль, Ручика платформ сургууль, Салемын шулмын сургууль эдгээр сургуулиуд нь одоо хүртэл байдаг юм байна. Ийхүү манай бичлэг өндөрж байна. Танд энэхүү бичлэг таалагдсан бол лайктаарч намайг дэмжээрэй. Мөн манай YouTube сувг subscribe дараарай. See you in my next video.